Бүтээл санаа гаргах хэрэгтэй байвал эхлээд 100 санаа гарга гэж хэлвэл та гаргах уу? Бүх бүтээлч хүмүүс энэ аргыг мэддэг. Үүнийг ашигласаарч ирсэн байна. Харин бид бүтээл сэтгэлгээг буруу ойлгож ирсэн байж магадгүй юм. Төрөлхийн авьяас ч юм уу үнэхээр л бүтээлч хүмүүс байдаг. Үнэхээр л санаанууд ундарсаар байдаг гэж боддог баг. Бид Моцартыг сууд хөгжмийн зохиолч гэдгээр нь мэднэ. Түүний 40 алтартай masterpiece хөгжим бидний амьдралыг өөрчилсөн. Гэхдээ үүнийг бүтээхийн тулд Моцарт 600 хөгжмийн зохиол бичсэн гэвэл та итгэх үү? Түүний туйрвсан 600 гаруй бүтээлийн ихэнхийг нь бид нар мэдэхгүй, мартагдсан. Эсвэл зарим нь маш муу бүтээлүүд байдаг. Бетховен 650 баах 1000 гаруй бүтээл туйрвсан. Гэхдээ бид сарны сонатыг л мэддэг. Бусад бүтээлүүдийг нь бараг л мэдэхгүй байгаа. Тэгэхээр үүнээс бид нэгэн зүйлийг олж харж болж байна. Амжилтын төгс бүтээлч байдал нь төгс төгөлдөр ганцхан зүйлээс биш, бүтээлч олон санаануудаас урган гардаг байна. Түүнээс гадна бүтээлч маш олон процесс буюу үйлдэлүүдээс гардгийг бид харж болно. Судлаачид 15,000 сонгодог бүтээлийг судлахад нэгэн сонирхолтой зүйл тогтол ажиглагдсан байна. Хамгийн их бүтээл гаргасан хүмүүс хамгийн их masterpiece буюу шилдэг бүтээлүүдээ гаргасан. Тэд илүү сургагдсандаа ч биш, магадгүй илүү авьяастайдаа ч биш. Тэд илүү их оролцсон учраас илүү сайн masterpiece бүтээлүүдийг гаргасан байна. За тэгэхээр энэ зүй тогтол зөвхөн урлагт биш, спортод хэрхэн байгааг хамтдаа сонирхцгаая. Майкл Жорданаар жишээ авъя. Майкл Жордан 9,000 гаруй шидэлтийг алдаж, 300 тоглолтод хожигдож, 26 гаруй шийдвэрлэх бөмбөгийг алдаж байсан байна. Гэтэ тэр юу гэж хэлсэн гэж би маш их алдаа гаргасан учраас маш их амжилтанд хүрсэн гэж хэлжээ. Алдарт хөл бөмбөгчин Криштиано Роналдо тэр тоглолт бүрд дунджаар 7 удаа бөмбөг цогтөг. Гэхдээ дундаж тамирчид хэд байдаг гэж 2-3 удаа л бөмбөгөө цогтөг байна. Ингэснээр тэр яадаг вэ? Дэлхийн хамгийн их гол оруулдаг хөл бөмбөгчний нэг юм. Тэгэхээр тэр хамгийн их алддагч, хамгийн их оруулдаг нь байна. Чадварлаг хүмүүс алтгаас хизээч айдаггүй. Харин тэд оролдогоо болох үед алдна гэдгээ мэддэг. За тэгвэл сөвшил одоодын талаар хамтдаа судалцгаая. За MrBeast хүн болгоны мэддэг инфлюенсер, дэлхийн хамгийн алдартай ютубер. За түүний анхны бичлэгийг нь 40 гаруй хүн үзчихсэн бөгөөд 100 гаруй бичлэг хийхэд тэр хинт ч анзаарагдаагүй байна. Одоо гэтэл 1000 гаруй видео бичлэг цацчихсан. Одоогийн байдлаар 417 сая дагагчтай. Тэрээр миний эхний 100 бичлэг бол аимшигтай байсан. Гэхдээ би дараагийнхаа бичлэг бүр дээрээ нэг зүйлийг сайжруулад явсан гэж хэлжээжээ. Дараагийн онцлог хүн бол Gary Vaynerchuk. Тэрээр 15 жилийн хугацаанд өдөр бүр контент хийсэн. Одоо бол тэр медиа магнат гэж хэлэхэд болно. Бизнесийн төвхөд энэ бол миний хамгийн сонирхолтой сэдэв. James Dyson тэрээр 5126 туршилт хийгээд бүтлгүүтж байсан. Гэвч одоо тэрээр тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй. KFC-ийн үүсгэн байгуулагч Polkovnik Sanders түүний санаа 1900 удаа татгалцсан хариу авч байсан бөгөөд одоо бид нар үүний дэлхийн өнцөг боломборт харж байна. Тэгээд бид Томас Эдисоны жишээг хангалттай сайн мэднэ. Тэр 1000 гаруй туршилт бүтлгүүцсэн ч нэг санаа нь амжилттай болсноор бид нэр гэрлийн чидэнтэй болсон. Амжилтанд хүрсэн болон бүтлгүүцсэн бизнес эрхлэгчдийн ялгаа тэгэхээр юу байх нь вэ? Амжилтанд хүрсэн хүмүүс бүтлгүүцсэн 99 санааныхаа дараа ч гэсэн оролцоор л байдаг байна. Миний хамгийн дуртай жишээ J.K. Rowling Harry Potter 12 хэвлэлийн газраас татгалцсан хариу авч байсан. Гэхдээ энэ бол гол түүх нь биш юм. Тэр үүнээс өмнө олон жил бичсэн байжээ. Өгүүлэлэг, санаа, дөрүүд, бүтлгүй зохиолын хайрцаг дүүрэн зохиолууд. 6 настайдаа анхны өгүүлэлээ бичиж байсан. 25 гаруй жил тэр муу зохиол бичсэн гэж бид бодож болох юм. Harry Potter бичиж байх үедээ ч мянган хуудас бичиж номондоо оруулаагүй байна. Жижиг дүүрүүдийн түүх, шидэт овог аймгийн бүхий л намтар түнд бий. Тэгэхээр энэ бүгд хог байсан гэж үү? Үгүй, энэ бол
хөрсөн байсан юм. Үүнээс л Harry Potter ургаж гарсан. За тэгэхээр бид энэ түүхүүдээс бүтлгүй санаа бүр бид нарыг бүтээлч тэр нэгэн санаанд хөтөлдгийг харж болох нь байна. Тэгээд хамгийн бүтээлч сургуулиудын нэг Stanford-ийн D-School дээр багш нар нь гэрийн даалгавартаа хамгийн багадаа 100 санаа бодож ир гэж өгдөг юм байна. Тэгээ үүнийг нэгэн сэтгүүлд сонирхоод асуугаад та бүхэн одоо илүү өвөрмөц санагдахын тулд ч юм уу бусдад сонирхолтой харагдахын тулд 100 санаа бодож ир гэдэг даалгавар өгд юм уу гэж асуусан байна. Тэгтэл үгүй ээ. Хамгийн сайн санаа гаргах арга бол хамгийн олон санаа гаргах юм гэж хэлсэн байна. 100 дахь санаа гаргах явцад л тухайн хүний бүтээлч чадвар илүү гоёор гарч ирэх төгс санаа олддог хэмээн тэр багш нар хариулсан гэдэг. За тэгэхээр бид бүтээлч чадварын томьёотой боллоо гэж харж болно. За тэгэхээр бидний амжилтын жор бол Моцартын дүрмээр 100 бүтээл гарга, нэг нь мастерпис болно. Майкл Жорданы дүрм бол маш их алд, тэгэх тусам маш их оруулах болно. Мистер Бистийн дүрм бол өдөр бүр 1% сайжир. J.K. Rowling-ийн дүрм бол хаягдсан бүх зүйлс чинь чиний сургалт чамайг хөгжүүлж байгаа юм гэдэг дүрм. Бид үргэлж дотроо алдаанаас айж байдаг. Гэхдээ бид бусдаас олон илүү хурдан алдах шаардлагатай гэсэн үг байна. Тэгэхээр бид санаж явах хэрэгтэй. Бүх гинтийн амжилтын ард маш олон оролдлого, хөдөлмөрлөх процесс явагдаж байх нь. Тэгэхээр бүтээлч байдал бол процесс. Ямар түүх таныг хамгийн их гайхшруулсан бэ? Комент хэсэгт бичээрэй. Үүнээс гадна шинжлэх ухаан дээр суурилсан бүтээл сэтгэлгээний талаар мэдээлэл, арга, техникүүдийг мэдмээрээ subscribe дараарай. Баярлалаа.